Жаахан түр саатуулсан дуучлаарай. Чи өөрийн нэрээ энэ бичлэгийн төгсгөлд гаргахыг хүсэж байна уу? Зүгээр нэг нэр биш, өөрийн хэлхийг хүссэн үгтэйгээ хамт. Хэрвээ тийм бол доорх данс руу 4500 төгрөгийн донешн хийснээр чиний нэр болон хэлхийг хүссэн үг дараагийн бичлэгтээр уншигдана. Мөн нэг сарын турш бичлэг бүрийн төгсгөлд гарч байх болно. Одоо шууд бичлэгээ үргэлжлүүлье. Дөрөвдүгээр улирал буюу финал улирал эхэллээ. Эхний анги нь биднийг огт өөрнүүдээр харуулна. Энэ удаад бид дайсны талаас бүхнийг харж байна. 3 дахь улирлын төгсгөлөөс 4 жил өнгөрчээ. Марлей улс дундад орнодын холбоот улсуудтай 4 жил тасралтгүй дайн хийж байна. Энэ урт дайн Марлейн хамгийн гол зорилго болох Парадын арлаас үндэслэгч Титаныг буцаан авах ажлыг хойшлуулжээ. Марлейн арим ихэнхдээ эльтиануудаас бүрддэг боловч удирдлагыг нь Марлей офицерууд барьдаг. Одоо тэдний анхаарал нэг цэгт төвлөрч байна. Слава цайзыг эзлэх. Залуу цэрэг Фалко тулааны үеэр шархтана. Ах нь Кольт түүнийг ойролцоох сувг руу зөөж аюулгүй газарт хүргэнэ. Эмх замбраагүй байдлын дунд Фалкогийн ангийнхан яарвчлан анхны тусламж үзүүлнэ. Кольт командлагч Магатад нөхцөл байдлыг мэдэгдэж тактик өөрчлөх саналаа гаргагч Магат үнийг хойш тавина. Өөр нэг залуу цэрэг Габи Фалког зоригжуулан тайлбарлана. Слава цайзыг авах энэ даалгавар нь Рейнерийн хуягт Титаныг дараагийн эзэнд өгөх эсхийг шийдэх шалгуур юм. Габи өндөр оноотой боловч хамгийн чухал нь тэр Марлен Элдиануудыг сайн талынхан гэдгийг өөрийн гараар батлна гэж чин сэтгэлээсээ итгэдэг. Тэрээр бараг эмэгтэй эрен мэт зоригтой туйлбартай хит итгэлтэй хүн. Удалгүй Магат аюул анзаарна. The person he chooses will be at the center of the plan to conquer Paradis, the successor to the armored titan. Хуягт Титан нь шин Титан эсэргүүцэх их бууны өмнө маш эмзэг болжээ. Кольт Титан дайчид Галлиард ба Пик нарыг ашиглах хэрэгтэй гэж санал болгогч Магад татгалзан үнэт картуудаа эрсдэлд оруулах дургүй байна. Ялангуяа колоссал болон эмэгтэй Титан алдснаас хойш Магад улам болгоомжтой болжээ. Габи боломж олж харна. Тэр цэргийн хувцас тайлаад зэвсэггүйгээр дайсны зүг зоригтой алхана. 7 гар гарнад ашиглан хуягт Титаныг унагадаг. За ингээд эхэллээ. Here goes nothing! Фалко Габид туслахааргүй нь яг цагтаа Галлиард эрүү Титан хэлбрээр тэднийг халахж орж ирээд дайсны цэргүүдийн эсрэг ширүүн дайрна. Фалко нэгэн дайсны цэрэгт анхны тусламж өгөх гэж оролдоход тэр нь түүнийг чөтгөр гэж дуудан холдуулна. Тэр хооронд галт тэрэг зогсоод Зик Рейнер нар дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх зөвшөөрөл авна. Зикийн дайчид агаарын хөлгөөс бууж ирж Титанууд Слава цайз дээр сүрэл авчирна. Үзэгдэл үнэхээр харгас. Титанууд цайз руу мөргөн орж цэргүүдийг няцалж идэнэ. Аимшигтай байдлаа гэсэн ч дундад орнодын холбоот улсууд бууж өгөлгүй тулалдана. Рейнер тулалдаанд орсон ч шинэ их буунуудын улмаас хуягт Титана гэмтэн. Би энэ хануудаас залхаж бүтлээ. Тэр галт тэргийг замаас гаргах гэж оролдоод Титаны эсрэг их буунд бараг оногдох шахна. Аз болоход Галлиард яг цагтаа ирж аварна. Зик дундад дорнодын флоттой нүүр тулж Титанаараа их бууны сумыг шидэж давшина. Гэвч эсрэг галт баригдаж Рейнерийн ачаар л амьд гарна. Эцэст нь дундад дорнодын флот сүрч инхийн гэрээ байгуулна. Гэвч энэ дайн Марлейд нэг зүйлийг тодорхой харуулжээ. Титаны хүчинд хит найддаг үе нь өнгөрч байна. Нисэх онгоцны технологи эрчимтэй хөгжиж, Титануудын дамгаалал бүдгэрчээ. Тиймд Марлей давуу талаа хадгалахын тулд үндэслэгч Титаны хүчийг заавал олж авах хэрэгтэй болжээ. Хот баярлаж байхад нууцлаг нэгэн хүн ялалтын мэдээг уншиж сууна. Тэр бүхэнд хамаагүй юм шиг.
Хоёрдугаар анги генерал Магат Зиг Колтнер оролцсон чухал хуралдаанаар эхэлнэ. Генерал Марлей бараг ялагдахын даваан дээр очисон ч хэвлэл мэдээлэл үүнийг ялалт шиг харуулсныг дургуутсан ярьдаг. Магат нэг үнэнтэй эвлэрнэ. Титануудын үе дуусах гэж байна. Онгоцны технологи тэднийг гүйцэж төрүүлжээ. Титанууд ялагдашгүй гэж боддог байлаа шүү дээ. Зиг Паради руу дахин довтолж үндэслэгч Титаныг буцаан авах төлөвлөгөө санал болгоно. Энэ нь Марлейд дахин хугацаа авчирна. Генерал зөвшөөрөгч Зекийн Бист Титэнд үлдсэн 1 жил орчмын хугацаа санаа зовоож байв. Зек залгамжлагчаа яах вэ гэж эргэлзэнэ. Кольт энэ удаа үндэслэгч Титинийг заавал авна гэж амлана. Аав минь Криша Жагер энэ арал дээр аимшигтай. Гэхдээ маш чухал зүйлийг эхлүүлсэн. Би түүний хүүгийн хувьд түүнийг дуусгахыг хүсэж байна. Хуралдааны дараа Кольт Зекийн нөлөөг биширнэ. Элдиан хүн атлаа ийм хүчтэй байр суурьтай байгааг гайхна. Зэг түүнд нууц шашны бүлэглэл өөрийн өв залгамжлагчаа Титаны хамт үлдээж магадгүйг сануулна. Гэтэл тэдний яриаг Магат тасалж Зэг 1 жилийн дотор Парадиг буцаан эзлэн гэдэгт хэр итгэлтэй байгааг асууна. Эцсийн эцэст Паради руу илгээсэн 32 хөлөг 3 жилийн дотор алга болсон шүү дээ. Энд хооронд Рейнер Слава дах аимшигтай зүүднээсээ сэрнэ. Сэрснэнд дээрт хэмгүй. Порко галлярд тэнд байж сүүлчийн мөчөд аварсныхын төлөө Рейнерийг югоодно. Найзуудаа шоглож чаддаг нь үнэхээр чамин зан шүү. Пик удаан хугацаанд Титаны хэлбэрээс болж алхаж чадхаа байсан ч аажмаар дасан зогсож Поркогийн ширүүн үгийг үл тооно. Тэр Рейнерт санаа зовж байгаа найзуудаа. Ялангуяа түүний хуягт Титаны дараагийн залгамжлагч болох магадлалтай Гэбиг очиж уулзахыг зөвлөнө. Тэр Рейнерээс ч илүү сайн ажиллах байх. Залуу дайчдын нэр дэвшигчид ирээдүйн тухай ярилцсан. Титануудыг дэлхий үзэн яддаг. Үдсэн ч 13 жилийн дараа л дуусна гэж уудаа цөхрөнгөө барна. Рейнер орж ирээд тэднийг тайвшруулж өөрийн бяцхан дурсамжийг иргэн санана. Энни ба бусдын хүүхдүүдийн тухай бодол нь түүнийг бүр ч их шаналгана. Хүүхдүүд үнэхээр энд орох ёсгүй шүү дээ. Оройдоо Либрог буцах галт тэргэнд согтуу Кольт Габиг магтан түүний зоргийг уухалн дуулна. Фалко, Рейнер хоёр Титан өвлөн гэдэг ямар их дарамт болох тухай гунигтай ярина. Рейнер Фалкод өөрийг нь хуягт Титаны дараагийн эзэн болгох ёстой гэж шууд хэлнэ. Габи биш. Либрод Элдианчууд гэр бүлтэйгээ уулзаж буй сэтгэл хөдлөмж үнэндээ аимшигтай дүр зураг гарна. Учир нь тэд нийгэмд 2 дугаар зэрэглэлийн иргэд хിവэр амьдарч байна. Фалко Марлей цэргүүдээр дайнд шархсан элдийн хүмүүсийг дээрлэхүүлж байгааг харна. Тэд үнэхээр муу хүмүүс. Рейнерийн гэр бүлийн оройн хоол хар бараан өнгөтэй болно. Тэр Паради арал дахь дайснуудын тухай бараг тэднийг үзэн ядах биш, бишрэх маягаар ярьж эхэлнэ. Рейнер Гэби 2 үеэл гэдгийг ч энд хэлэх хэрэгтэй. Маргааш нь Зиг дайчдын ангитай нууцаар уулзаж Тайбер гэр бүлийг ашиглан Либерод болох наадам дээр дэлхийн улс орнуудын дэмжлэгийг татах төлөвлөгөө ярилцсан. Энэ яриаг Марлей офицерууд чагнаж байсан нь сайн зүйл авчрахгүй нь тодорхой. Well, I have to go back to that damn island. 3 дугаар анги өнгөрсөн үеийн дурсамжаар эхэлнэ. Сүүлийн үед их олон дурсамж орж ирж байна. Рейнерийн ээж Карина түүнд эцэг нь яагаад хамт байдаггүйг тайлбарлана. Мэдээж хүн авч ирч чадаагүйтэй биш. Тэр Марлей хүн болохоор элдинтэй холилдож болохгүй гэж байгаа юм. Үнэхээр хэцүү шүү. Бяцхан Рейнер өөрөө ч Марлей хүн болж ээжтэйгээ аз жаргалтай амьдрахын тулд дайчин болохыг мөрөөддөг байсныг бид харна. Тэгэхээр тийм учраас л тэр илсэн юм байна. Үннийг хэлэхэд би Рейнерт арай хитрхи хатуу ханджээ. Дараа нь залуу Зиг гарч ирж дайчин нэр дэвшигчдийн том ах шиг аашилж Паради арал руу хийх том даалгаврын тухай ярьж өгнө. 7 нэр дэвшигчээс 6 л Титан өвлөнө. Рейнер бүр ч их хичээнэ. Порко түүний хэд үнэнч занг шоолно. Эхнээсээ л Рейнерийг үзэн яддаг байсан нь сайхан тууштай байдаг шүү. Рейнер Порког шивнэх гэж оролдоод нүүрэн дундуур цохиулна. Урагчийг шийтгдэг нь аз олоход Галлиардын ах Марсел зогсоож найзшиг нь ханддаг Бертолд Рейнерийг тайвшруулан түүнд Титан болох боломж байгааг сануулна. Дараа нь залуу уйтгартай Эрин Паради дээр гарч ирнэ. Найз армийн түүнд гадны ертөнцийн тухай ном авчирч өгөхөд Эрин тэр дороод сонирхож эхэлдэг. Одоо бидний мэдэж байгаагаар энэ л бүхнийг эхлүүлсэн. Марлей төвд шин дайчин хүүхдүүд Титаны чадвараа үзүүлж байгааг томчууд ажиглана.
is a god of destruction. Тэд паради дээрх ирээдүйн хохирогчдод өрөвдөж байгаа ч энэ бүхэн төлөвлөгөөний л нэг хэсэг. Порко Рейнер хуягт титан авсныг мэдээд хилэгнэнэ. Порко цохих гэж оролдогч Марсель зогсооно. Сонгогдсон дайчдын жагсаалын үеэр Рейнер аавыгаа олж харж холбогдохыг оролдоно. Гэвч аав нь айсандаа татгалзана. Элдиан цустай холбоотойгоор доош татагдах үе гэж айж байжээ. Үнэхээр мангас шиг эцэг байна. Дараа нь тэд паради руу хөвнө. Газарцсны дараа залуу дайчид ханын зүг явна. Яг тэр үед Марсель Рейнерт нэг шок баримт хэлнэ. Тэр хуягт титаныг Рейнерт өгсөн нь Порко ах нь ийм ачаа өрөх ёсгүй гэж үзснээс болсон гин. Энэ Рейнерийг бүр мохооно. Гэтэл гинэт нэг титан гарч ирээд Марселийг залгина. Рейнер, Энни, Бертолт 3 Жав титангүй хоцорч дараагийн алхмаа шийдэх хэрэгтэй болно. Рейнер эргэн буцахын оронд үндэслэгч титаныг булаан авах төлөвлөгөөг үргэлжлүүлгэж бусдыгаа ятгана. Энни түүнийг зодож нилээд цустай болтол балбаад Рейнер ар нурууныхан дээр өсрөн гарч шахаж дараад ямар ч байсан төлөвлөгөөгөө үргэлжлүүлнэ гэж тулгана. Үннийг хэлэхэд тэр үед ухрах хэрэгтэй байсан. Мөн Юмер Жав Тайтана Марлед буцааж дараа нь Поркод идүүлсэн тухай хэсэгч энд тайлбарлагдана. Not heroes, dumbass! The Marlians just see us as weapons! Understand? They lied! Marley and her Eldian, they're all just in it for themselves! Цаашлаад шигаан шин руу дайрахад бид одоо Смайлинг Титан гэгддэг. Дина Фриз Бертолтыг бараг тоохгүй. Эрний ээжийг эдгээр очдгийг харна. Дараа нь тэд 104-р кадетийн ангид нуугдана. My father never wanted any part of us. Mom lived for a dream that she knew was hopeless. I should have never been chosen. I should have died today. Энни нийслэл рүү нууцаар орж шалгахад Кенни Акермантай мөргөлдөнө. Энэ нь үнэхээр гинтийн баримт. Кемп дээр Рейнер өөрийн мөн чанар, зорилгынхоо төлөө тэмцээр байна. Марселийн золиослол түүнд байнга бодогдно. Сургуулилалт, цаг агаарын уртчилсан мэдээ. Бертолтын унтах байрлал гээд бүхэн дунд тэд өнгөрсөн болон жигшүүртээ ирээдүйн завсарт гацжээ. Нэг орой Энни Марлигийн зэвсэг байхаас залхсан гэж хэлэхэд Рейнер дахиад л үндэслэгч Титаныг аваад л гэртээ харьцгаая гэж зүтгэнэ. Дурсамж Эрен Рейнер хоёрын үнэн сэтгэлийн яриагаар төгснө. Одоо бидний мэдэж байгаагаар тэр яриа бүгд худал байжээ. Би өөрчлөгдөхгүй бол бид бүхний алдчих. Рейнер дэндүү гимцэн тул бууны суманд тархиад элсэх тухай хүртэл бодно. Гэвч тэр үед Фалко бусдад найдлах төрүүлж байгааг санана. Тэр одоо ингэж болохгүй. Хүмүүс түүнээс хамааралтай. Тэгэх зур Фалко нэгэн эмнэлэгт PTSD-тэй цэрэг дээр очино. Фалко Габиг хамгаалахыг хүсэж байгаагаа хэлнэ. Тэр хүний дуу хоолой танил нэгэн шиг сонсогдно. Нүднийх нь харцч танил юм шиг. Магадгүй энэ нь найдвар байх. Эсвэл зүгээр л өөр нэг там. Үнэн гэвэл зөвхөн урагшилж байж л мэднэ. 4-р анги. Рейнер хотод яаран алхаж яваа Фалкотой мөргөлдөнө. Фалко амьсгадан төв байр руу буцаж замдаа мартсан зүйлээ авахаар гүйж байна гэж хэлнэ. Гэвч үнэндээ тэр ноён Крюгерт илгээх захиаг нууцаар гаргаж явжээ. Тэр бол Либерод буцаж ирснийхээ дараа таарлцсан тэр нууцлаг цэрэг. Оройдоо магад Костло 2 Тебекажид гэр бүлийнхэн бүгд Либерод ирснийг мэднэ. Тэднийг тосч явахдаа Костло Тайберийнхэн өөрсдийн тусгай хамгаалалттай хэлнэ. Тэнд Вилли Тайбер гэр бүлийн тэргүүн өөрийн гэр бүлийг танилцуулна. Вилли Магат 2 ганцаарчилсан яриа өрнүүлнэ. Вилли Магатаас аль нь Ур Хамар Тайтныг эзэмшдгийг тааж чадах уу гэж сонирхно. Гэвч Магат огт мэдэхгүй гэдгээ элен далангүй хэлнэ. Вилли Хелосын хөшөөг үзхийг хүсэж байгаагаа хэлнэ. Тэр нь ертөнцийг дэлхийн бүхний чөтгөр аварсан баатар гэж үздэг нэгэн хүн. Вилли үүнийг Марли хүний сүнсийг илэрхийлсэн бэлэгдэл гэж хардаг бол Магат түүнийг зүгээр л хоосон бүрхүүл гэж хэлнэ. Марли өөрөө ч мөн тийм аж. Би тус улсын баатрыг харахаар ирсэн гэж хэлээгүй. Марлед шинэ хийлэс хэрэгтэй байна. Дараа нь Вилли Тайбер гэр бүл Марлиг нууцаар удирдах, дэлхийд дахинд дайныг явуулахад түлхэц өгч ирснээ илчлэнэ. Тэр утгагүй болох наадам дээр үннийг хэлж бүхнийг засахыг хүснэ. Магтаас энэ ажиллагаанд нэгдэхийг гуйна. Энэ бол юр бусын бараг солиотой арга замаар улс орноо ажилуулж буй хүн шиг л сонсогдно. Цэргийн хурал дээр Рейнер паради руу дайрах стратеги танилцуулдагч офицерууд түүнийг Элдиан хүн гэж үл тооно. Good morning, Puck.
Hey, Pig. Сайн өглөө. Пик тренинг дуусахад Фалко Габитай уралдаж ялна. Тэгээд ч баярлан хөөрнө. Габи дургуутсаж түүнийг яагаад ийм их хурдтай болсныг асууна. Фалко өөрийгөө түүнээс давуулахын тулд биш, харин түүнийг хамгаалахын тулд л ингэж бэлтгэж байгаагаа санамсаргүй хэлээд шууд зогтно. Фалко үнэхээр элен далангүй. You're trying to stop me from getting what I want, but you think you're doing it for me? That doesn't make any damn sense! Тэд наадмын тайз бэлдэж байгааг харна. Уудоо элдианчуудыг дэлхийд даяар үзэн яддаг болохоор энэ наадам юу ч өөрчлөхгүй гэж санаа зовно. Габи харин тэдний хотыг харуулснаар хүмүүсийн бодол зөөлрөнө гэж найдана. Дайн явуулж байж инх тайвныг харуулах гэж оролдох нь зарим хүнд ажилдаг юм шиг. Тэр хооронд магад Вилли Тайбер хоёр арга хэмжээний бэлтгэлээ ярилцаар байна. Эмнэлэгт Фалко ноён Крюгер дээр очиход Крюгерийн дэргэд бейсболын бэйли байхыг анзаарна. Крюгерийн хариу сандарч дараа нь гараад явна. Яг тэр үед доктор Жэгер тэнд ирж Крюгерт гэр бүлээ байхад нь хайлаж яв гэж хэлнэ. Доктор Жэгер өөрийн хүүхдүүдийг хэрхэн хитрхи шахаж хойрог хандсандаа харамсаж байв. Энэ хүн бол Криша Жэгерийн аав, Ирний өвөө юм. Тэгэхээр энд доктор Жэгер, ноён Крюгер хоёр байна. Яг хаашаа чиглэж байгааг бид бүгд ойлгож байна. Би хүүдээ дэндүү хатуу байсан. Түүнийг заавал эмч болох гэж шахсан. Тиймээс л тэр их чигээ ханны гадна авч гарсан. Наадмын өмнөх хүлээн авалтад удаа санамсаргүйгээр Кёми Ацумобо гэх гадаадын элчинд дарс асгана. Тэр эвгүй байдалд орж сандрах гэж байхад Кёми түүнийг халахлана. Вилли олон улсын зочдод дундах үг хэлэхдээ маргааш орой Титанийн аюулыг дуусгах төлөвлөгөөгөө зарлана гэж амлана. Наадмын өдөр ирж хоолны лангуу инээд хөөрөөр дүүрнэ. Рейнер дайчин нэр дэвшигчдийг дайлж тэднийг хөгжилтэй байгаад баярлана. Гэвч өдөр дуусах үед Фалко Рейнерийг чухал хүнтэй уулзуулах хэрэгтэй гэж тусгаарлаад явуулна. Рейнер гайхан дагаад доод хонгил руу орно. Тэнд нь түүнийг Эрен Жэгер хүлээж байгааг хараад цочирдно. 5 дугаар анги. Тайзны ард Вилли Тайбер том үзүүлбэртэй бэлдэж байна. Кёми түүний зоригийг магтаж урам өгнө. Нөгөө талд Эрен Рейнерийг сууж ярихыг урьж тоглоомын тайзны яг доор хонгилд авчирсан нь гарт нь шарахтай байгаагаар Титан болж хувирахад бэлэн гэдгээ харуулна. Гадна талд Кёми болон хамгаалагчид талбайг орхино. Карина ноён Леонхард нар үзэгчдийн дунд сууж өөрсдийн хүүхдүүдийн дайчны амьдралын тухай ярилцсан. Үнэхээр гунигтай яриа. Рейнер Эрнээс яагаад марлаад ирснийг асуухад Эрен яг өөр шалтгаанаар ирсэн гэж хариулна. Тэр энд байх ёстой байсан. Тайз дээр Вилли гарч ирээд Элдиан эзэнт гүрний хар түүх Титаныг хэрхэн харгасаар ашиглаж байсныг өгүүлнэ. Их Титаны дайны тухай Тибер гэр бүлийн тусламжтайгаар Хелос Баатар Кинг Карл Фрицийг Паради руу ухраасан гэж ярина. Яг энэ үеэр сэжиг бүхий шар үстэй цэрэг Пак Порко хоёрыг занг руу татаж доор нь 20 барина. Бидний илгээсэн цэргүүдээс нэг ч мэдээ алга. Нөөц хүчийг нэн даруй хөдлөг. Хонгил дотор Эрен Рейнер хоёрын яриа улам хурц болно. Фалко түүнийг хэн болохыг ойлгоно. Рейнерт хэлэхдээ тэд хоёулаа өнгөрсөн хүлээлт дарамтаар хэлбэрчсэн хүмүүс бөгөөд адилхан хүмүүс гэсэн үг. Эрен Рейнерт өөрийн үүргийг хүлээн зөвшөөрч хийх ёстойгоо хийхэд бэлэн байгаагаа хэлнэ. Дээрээс нь Вилли олонний өмнө бүх бурууг Паради арал руу чиглүүлж Эрен Жэгрийг дэлхийд аюул занал гэж зарлана. The thief is an enemy to every man, woman and child outside of his island. An enemy of peace. His name is Eren Yeager. Дараа нь тэр Эрен яагаад аюултай болохыг тайлбарлана. Румблинг гэдэг бол үндэслэгч Титаны эзэн хананд буй бүх титануудыг хөдөлгөж бүхнийг нүдхийг хэлнэ. Хэрв тэр Эрен яг хажууд нь байгааг мэдсэн бол яах байсан бол? Эрен Рейнерт өөрийгөө өмнөгшгөө биш болсон гэж хэлнэ. Тэр өшөө авах гэж ирээгүй бүх хүн хийх ёстойгоо хийдэг гэдгийг ойлгосон. Рейнерийн хийсэн зүйлд ч тэр түүнийг буруутгахгүй. Гимшил дүүрэн Рейнер уучлалт хүсэж амьдрал нь утгагүй болгосон үйлдэлүүдийнхээ төлөө өгөхийг ч зөвшөөрнө гэж хэлнэ. If you wish to live, then lend me your strength. Help me protect our world's future.
Тайзан дээр Вилли дайсан эсрэг нэгдэхийг уриалж илтгэлээ орхилд хүргэнэ. Олныг хөдлөсөн энэ мөчийн дараа гинэт Эрийн тайзны яг доор атак титан руу хувирч Вилли Тайберийг тэр дор нь алж аимшигт цус урсгасан үзэгдэл үүсгэнэ. Declaration of war! Вилли цааш явхаас өмнө гэр бүлтэйгээ сэтгэл хөдлөм салах ёс хийж эхнэр хүүхдүүдэд тэврээд энэ нь сүүлчийн удаа байж мэдхийг мэдэрнэ. Тэр өмнө нь магаттай нухацтай ярилцаж илтгэлдээ өөрийгөө золиос болгон ашиглах талаар тохирсон байсан. Магад олон хүний ихэнх нь элдиан хүний ам эрсдгийг санаа зовсон ч Вилли дэлхийн өрөвдөх сэтгэлийг авахын тулд ийм драматик алхам хэрэгтэй гэж үзжээ. Би элдиан ард түмнийг чөтгөрөөс гаралтай гэж итгэдэг. Гэхдээ бид өөрсдөө ч бас чөтгөрөөд гэдэгт адилхан итгэдэг. Өнгөрсөн рүү буцвал Эрен Виллиг залгиж Марле болон дэлхий дахинд дайн зарлана. Хүмүүс галзуурч зогтон. Кольт Габи Удо хоёрыг авч явах гэж оролдох ч тэд найз Софиягийн цогцос нуранганд дарагдсныг хараад саатаад орхино. Кольт тэднийг явуулахыг шаардахад Удо Софияд туслах гэж оролдоно. Энэ нь түүний хувьд аимшигтай алдаа болж тэр олны хүлд няцлагдана. Кольт Габи хоёр зөвхөн хадны цаанаас хараад л үлдэнэ. Лара Тайбер энэ бүхнийг харж Warhammer Titan болгохоор шийднэ. Тэр Эрентэй тулалдахад бэлэн болж хувирна. Эрен түүнийг бүрэн хувирч амжаагүй байхад нь шууд зохиж дараалан зодож эхэлнэ. Марле цэргүүд Эрнийг хар дарсан зүүчийг ширтэнэ. Харин Warhammer Titan түүнийг төмөрлөг мэт зүйлээр сүлбэж 50 фут орчим агаарт өргөнө. Тэнд доор Пак, Порко хоёр гатсан байсан ч Панзер нэгж ирж аварна. Пак Галиард руу буулгаж болохгүй гэж хэлээд тулалдаанд орно. Яг тэр мөчид тэд Одемийн танил дуг сонсно. Скаутын бүлэг иржээ. How'd they get here? Эрен сүлбсэн шунгоос мултарч Warhammer Titan-ы дараагийн дайралтаас болтно. Одоо бүрэн хувирсан тул Марле цэргүүд рүү шууд дайрна. Тэд Титаны эсрэг их буугаар буудаж эхэлнэ. Харин Лара түүний гар толгойг нүнтгэлж түүнийг бараг хөдөлж чадахгүй болгоно. Эрен Микаса гэж дуудахад тэр яг цагтаа хурч ирнэ. Тэр Warhammer Titan руу Thunder Spear-ээр дайрч скаутууд их буунуудыг сүйтгэнэ. Микаса Эрнээс гэртээ харьяа гэж л асуухад хангалттай. Одоо өнгөрсөн 4 жилд маш их юм болсон нь ойлгомжтой. Магад Марле хүчний командлагчийн хуваар бүрэн хяналтаа алдна. Бүх тайз эмх замраагүй болж VIP-үүд гүйлдэнэ. Тэр нүүлгэн шилжүүлэх тушаал өгөх гэж байтал цонхоор бөмбөг орж ирж тесэрнэ. Скаутууд Марлечүүдийг нухаж байна. Жан Флогт иргэний хохирлыг хамгийн бага байлгах гэж тушаагч тэр Марле элдийн хүмүүсийг тоохгүй. Микаса Эрен хоёрын дээр түүний толгойгүй Титан биеийн орой дээр байна. Тэр Эренээс өөрийг нь сонсож байгаа эсхийг асуухад Эрен зүгээр л Warhammer Titan одоо ч амьд байгааг хэлнэ. Чамд яачихсан юм бэ? Эн чинь би мэдих Эрен биш байна. Warhammer Titan тэдэнд рүү дахин сум шидэхэд Микаса Эренийг аварч ялах төлөвлөгөө гаргана. Түүнийг саатуулаад өг гэж Микасад хэлнэ. Тэр хооронд Колт эмчээс удад туслаач гэж гуйж байсан ч Удэ аль хэдийн нас оржээ. Габи буцаад тэмцэхэр шийдэж нэг цуваа руу очиж Сэм орохыг оролдоно. Хаалганы харуулууд түүнийг буцаа гэж хэлэхэд скаутууд гинэт дайрч Габи буу шүүрч авна. Яг тэр үед Саша буудуулж гэр бүлээ олж нам жимбэ гэж хэлнэ. Find your family and lay low. What the? We're under attack. Where from? Дахиад Эрен дээр очие. Тэр Warhammer Titan-ы жинхэнэ биеийн доор Titan-ы өсгий рүү гарч буй кабелд холбогдсон байгааг ойлгоно. Тэр кабелийг таслаж Warhammer Titan чулуу шиг унана. Порко Жао Titan хэлбрээр Эрен рүү араасан дөхөж хүзөөг нь хазах гэж оролдоно. Гэвч Леви түүнийг зогсоож хацрыг нь зүснэ.
Порко хаягдаж зогтох гэж оролдох үед Микаса түүнийг Thunder Spear-ээр буудана. Тэр газар унахад скаутууд айхгүйгээр давшиж буйг хараад цочирдно. Тэд Титанд халддаггүй шиг л харагдана. No, they're not humans. They're devils. 7 дугаар анги Пик Панзер юнитээ ашиглан Порко дамсгийх боломж олгож эхэлнэ. Харин Лара зүгээр суухгүй. Тэр Иринийг үүл рүү шидэж хачин хэлбэртэй титан мод мэт зүйлсийг үүсгэнэ. Леви эргэж хараад Зигтэй нүүр тулна. Бист титан болсон Зиг цэргүүддээ битгий үхээрэй гэж тушаагаад өөрөө тэмцэлдэнэ. Stay alive. That's an order! Өнөөдрийн бичлэгийг хийхэд маш их тусалсан Алтан гэр Самбатар, Хос баяр Иринов, Жанчивдорж баярхуу та гуравтаа маш их баярлалаа. Мөн Самбатараас таны бичлэгийг дандаа үздэг шүү хчээ. Дараагийн бичлэгээ хурдан оруулаарай гэсэн байна. Намайг үргэлж үзэж дэмждэг та бүхэндээ бас баярлалаа. Дараагийн бичлэгээ улам хурдан оруулах болно.